Манисыг Японд байхад керосины 100 гээд хутаа багтаа тос шатаадаг тийм 100 халаалт идвэсэн. Энэ болохоор ерөнхийдөө юм хөө. Гэхдээ хүнсний тос одоо хашин, маргарин ашигласан хүнсний тосыг шатаагаад таагүй их гоё юм хөрхөн зуух туршиж байгаа юм байна. Одоо энэ үндсэн процесс үл энэ болохоор Японы нөгөө төслөөр байгуулагчны Явта хамтран төслөөр орж ирсэн. Моторын дос энэ дээр ашиглах юм бол болохгүй тийм. Нөгөө хүнсний дос. Ямар ч үнэр та нар байхгүй гоос тийм. Тий, утаа байхгүй. Энэ 200 айлд Баянгол дүүрэгт 200 айлд тараагдсан байгаа гэсэн. Тэр нь юу вэ? Энэ нь болохоор одоо дулаана барьдаг л юм шиг байгаа. Ингээд энэ дээрээ тавьчихдаг юм шиг байна. Энэ нь улаасаа байж дээ. Утилизатор шиг таажуулж юм шүү. Үгүй хаа. Оо, шотлын хийгээд энэ бүрэн шат яадаг вэ? Энэ их боломжтой дуугац. Амар халт. Энэ 100 харин 100 квадрат метр. Тий. Тосныхын зарцуулалт нэг боо. Тосныхын зарцуулалт нь цагт 0.5 кг. Одоо ингээд тосны энэ биш үү? Одоо энэ биш. Одоо ингээд нөгөө юунаас тий, энэ нөгөө юунаас гарсан далгаж ихрээр гарсан тос гэсэн. Халт чихрийн ашигласан тос ингээд хэдэн мянган цавцуу юм биш. тий, тооноор гардаг. Энэ болохоор өөрөө энэ сав руугаа хийчихээр тэр нэг энэ байгаа ч гэдэг. Энэ болохоор хайлуулчихдээ гэж. Нөгөө холны мах авчаад өөхийг хайдаа салгаж хайдаа шүү дээ. Тий, яг үнэ. Чи бас хөөхөдөөс болчих. Дотор өгийн. Тий, эмээлт чинь бол шууд нөгөө өөх бол амар их гарч байгаа шүү дээ. 500 г тос шүү дээ. 100 м. Тий. 1 кг тосч наах дээр өртгөн янз бүр. Зүгээр досол одоо баг хаягдчихж байгаа юм биш үү тий. Гарах юм уу? Хооцоо хийж болох юм уу? Болно шүү дээ. Одоо энэ дээр эн чинь шууд улаасч байгаа юм. Энэ таг нь улаасаад энэ дээрээ цаагаад тавьд. Энэ дээрээ тавиад хөрхөн жижигхэн 100 тавьсан ч тоогоо тавьсан ч